Залуус дүүнэрт хандаад хэлэхэд бол ер нь бол одоо гэрлэхтэй маш болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийн эр нөхрөө, үр хүүхдээ. За эсвэл өөрийн одоо эхнэрээ, үр хүүхдээ хаяад чамтай миний бебе, миний хайраа гэд ингээд амьдрал зохиох гээд явж байгаа тэр эмэгтэй эрэгтэй хүмүүс бол тэ төрсөн үрээ одоо 10 20 жил, 8 жил, 5 жил хайлсан ханаа өнөөдөр юу ч бодохгүй хаяа чамтай суух гэж байгаа юм бол чамайг нэг өдөр зүгээр л хаяал явна. За дагуур хүүхдтэй бол тэр төрсөн үрээ хайрлаж чадахгүй байгаа тэр эмэгтэй эрэгтэй хүний дагуур хүүхдийг бол хайрлна гэдэг бол энэ бол логикийн хувьд ч тэр одоо юу гэдэг нь те судалгааны хувьд ч тэр за амьдрал үдсэн одоо туршлагатай хүмүүсийн хувьд ч тэр энэ бол боломжгүй зүйл. Тэгэхээр иймэрхүү хоёр нүртэй те одоо те энэ хүүхэн надад таалагч байна. Энэ залуу надад таалагч байна. Энийний секс гоё. Би одоо сексээрээ тохирдог гэд гэр бүлээ үр хүүхдээ бай уучлаарай. Би явлаа гэд ингээд явцдаг эмэгтэй эрэгтэй хүмүүстэй битгий амьдрал зохио. Энэ бол шал худлаа. Тэгээд эдгээр бүр хохирогчийн дүр тоглодог заяа. Өстө чанд нөгөө хуучин ихнэрээ за эсвэл хуучин нөхрөө болстой газар доор ортол муулна. За өөрөө бол амар хохирогч гинэн хонгор инхийн цагаа тагта. Тийм биш. Амьдралд угаасаа хэрүүл хилцэн янз бүрийн байдаг. Хүн болгоны амьдралд байгаа. Гэтэ тэр хүн өнөөдөр тэр хүнийг чи таних нэг гоё арга гэвэл юу гэхээр зүгээр ханилсан ханаа үр хүүхдээ өнөөдөр юу ч бодохгүй хөсөр хаяад явж байгаа хүн чамтай сайхан амьдрал зохионо гэвэл тэр бол тийм байдгүй маа. Тийм хүмүүстэй битгий харилцаа үүсгэх, тийм хүмүүстэй битгий суу, бүр битгий гэрэл тэгэж өөртөө одоо илүү зовлон удах хэрэггүй гэж хэлмээр байна. За тэгээд одоо амьдрал бол зөвхөн секс дээр тогтдгүй. Амьдрал маш олон зүйл бэжж, олон зүйл эвлэлтэн нэгдэж хүний амьдрал гэдэг юм одоо үргэлжилж явдаг. Ганцхан секс байдаггүй тийм үү. За тэгвэл одоо гэр бүл салсан нөхрүүд ч юм уу, эхнэрүүд ч юм уу одоо манай нөхрийн секс нь одоо онцгүй тийм манай эхнэрийн секс нь онцгүй. Бид хоёр хүртсэн. За тэгээд ягаад салсан гэсэн чинь тэр хүүхэн секс амар гоё сексдэг. Энэ залуу амар гоё сексдэг. Бид хоёр сексээрээ таардаг гинэ. Ийм юм ярьж байгаа хүн ямар ухаантай ухамсартай хүн байх вэ боддоо. Тэгээ тэр чамааг өнөөдөр те нэг гоё ганган сфит үгээр хураал чамтай гэрлээл чиний хүүхдийг хайрлаад явна гэвэл энэ шиг үлгэр байдаггүй шүү. Болгоомжтой бай. Учир нь давс сахар хоёр адилхан харагддаг.